Үндэсний бахархлын өдөр Монгол улсын том солтоо бөхчүүд энэ удаагийн барилдаанд барилцсангүй гэж юм яриа гараад байгаа. Тэгэхээр бөхчүүд бол хаана очиж барилдах нь бас өөрсдийнх нь сонголт гэж бодож байгаа. За нөгөө талаар энэ өдрийн энэ одоо голлох одоо барилдаануудын нэг шүү дээ. Энэ өдөр одоо бөхчүүдэд оролцуулах, тэднийг одоо зохион байгуулалтанд хамруулах, энэ барилдааныг өргөж өгөх ард олноо хүндэтгэх гэдэг бол одоо Монголын үндэсний бүхий холбооны бодлогын асуудал байна. За Монголын үндэсний бүхий холбоо өнөөдрийн одоо ирэх барьж байгаа нөхдүүд бол аль хэдийн хууль эрх зүйн чадамжаа алдсан ийм л нөхдүүд яваад байгаа. Тэгэхээр Монгол үндэсний бүхий холбоо шинжлэхдэх хэрэгтэй байна. Монгол бөхчүүдийнхээ дунд одоо бас олон сургалтуудыг хийх ёстой байна. Олон зүйл харагдаад яваад байгаа юм тийм. Яг 22 одоо чансан өндөр 22 бөхчүүдэд өрлөг өргүүлсэн 2 авраг бол одоо хүндэх шалтгаантай байсан. Бусд нь бол алтан бүст очиж барилдлаа л гэж ярьж байна л да. Ер нь бол яг бөхчүүд чансан өндөр аль шагнал өндөр бай өндөр газар очиж барилдвал аль ч спорт байдаг жишг шүү дээ. Би тэгдэл байсан. Тий. 2 барилдааны урилга ирдэг, 2 бай шагналыг харцаал очиж барилддаг. Түүгээрээ л амьдрдаг байсан. Тэн дээр бол буруутгаад ах зүйл байхгүй. Харин дараагийн удаа энэ гол одоо жилийн ард түмний хүлээлттэй байдаг энэ барилдаануудыг бол өндөр түвшин зохион байгуулах хэрэгтэй байна л гэж бодож байна. Ер нь л яг том солтой бөхчүүд л одоо бүхэн холбооны журам бол одоо жилийн 10 барилдаан заавал барилдсан байх хэвээр 35-аас дээш солтой настай бөхчүүд бол талаар барилд нэтэр гэсэн байдаг л. Харин таны хувьд одоо бүхэн холбоогийн шинжлэхтэлтэй байр суурьтай байдаг хүний хувьд одоо энэ журмыг яаж өөрчлөе? Одоо ялангуяа энэ том солтой бөхчүүд чансан өндөр барилдаанд барилдах хэсэг асуудал төр яаж өөрчлөе гэсэн ер нь бодолтой байдаг. Ийм байдлаар өөрчлөхгүй. Жишээ нь өсгөөр дархаа авраг бит 2 жилдээ цагаан сараар нэг гарыг улсын баяр наадмаар нэг гарч цолоо дуудуурмаар санагдсан шүү дээ. Эренбийнхээ дагуу одоо цоллуулж өгсөн хүнийхээ дагуу ийм юм байж болно. Гэтэл бит 2-т ийм ирэх оногдохгүй. Жилийн дэдгэн барилдаанд барилдах ёстой гэж. Бид нар ч одоо залуучуудтай барилдаж явж байгаа цаг биш шүү дээ. Тэгэхээр дархаа аврагуудыг өндөр цолтонгуудыг бас эрхийн зөрчиж байгаа л нэг юм харагдаад байна. Энэ бол боломжгүй. Гүйцэлдэхэд хэцүү. Мэргэжлийн болох гээд байгаа юм уу? Ёс уламжлалаа хадгалаад ингэ явах юм уу гэдгээл шийдэж тогтож чадахгүй байгаа л хэлээ. Үзэгчдийн хувьд л одоо өвөр Монголд очиж барилдаад байна гэдэг дэр нэлээд шүүмжлэлтэй байна л да. Харин таны хувьд ер нь өвөр монголч монголчууд шүү дээ. Монгол туурхтнууд, хайлмгууд, туваа, буряа гэдэг барилдах л ёстой өдөр. Монгол улсын ерөнхийлөгч монголчуудаа нэгтгэе, эвтгээнэгтэй бай, дуудъя. Соёлын арга хэмжээ зохион байгуулъя. Түүгээрээ сэтгэл санаагаар одоо нэгдэж цаашаа алхацгаая л гэж уриалаад байгаа шүү дээ.